За сайн байцгаана уу. За яриач тээ. Мичээ. Оё байна. Оо. Амар. Ойлголоо шүү. За шууд гол хэрэглэг орё. Одоо өнөөдөр би яа. өглөө нэг жоохон математик бодсон байхгүй. Ингээл математик. Чи амралтын өдөр өглөө математик бодчих жоох юм уу тий? Үгүй зүгээр. Даалгавар юм уу? Хичээхтаа л гүүгүү. За. Ингээд манай подкаст ингээд YouTube дээр тавигдаад 5 хоног болсон зөө. Тэгснэ 8 subscribe битээ зөө. Тэгэхээр ингээд арифметик прогрессээр ингээд бодглоо шүү дээ. За. Хоёулаа нэг нөгөө silver play button тий. За тий. Тэрнийг авахын тулд нэг 170 жил хэрэгтэй байлээ. Оо аим. Гэтэ яг ингээд тэр 8 хүнийг ингээд бодвол тий. Хоёр нь ингээд хоёулаа тий. Тийм шүү дээ. Тий ингээд тэр нөгөө 6-аад ерөнхий бол нэг юм бидний танилын үрэн яа. Тэ тогтмол тав тэ уламжлал авахаар ингээ алга болчихсон. Буцаа интеграл авахлаар ингээ C-гээ гараад ирдэг тэ. Яг л тийм тоо юм билээ. Энийг тэ өглөө бодож байгаа. Яа, наа чин жоохон математик бодлоо. Жоохон ямар хэцүү байдаг вэ? Хэцүүч байх уу жоохон гонигтай тооч юм шиг. Гайгүй тэгээд геометр прогресс болох юм. Хэдэн жил гинэ? 170 хэдэн жил байсан. Вау. Тэр чин 100к. За яг миний зөвлөгөөнд одоо нэг 30 жил амьдрал болоод байгаа шүү дээ. Юу? Ямар 30 жил. Ямар 30 жил хангалттай. За эхний сэдвүүн топ 10-аар шууд эхэлж байгаа. Ер нь подкаста топ 10-аар эхлүүлээд тэгээд тэрнээс цаашаага жижиг сажиг сонь сайхан сонь очин сонь юмнуудаа яриа юмнаа. За топ 10-ын сэдв нь болохоор хослол. Хослол уу? Чи яг юу орж ирж байна? Нөгөө сүт. Нөгөө нэг эргэжтэйчүүдийн өмсдөг ч юм уу. Хослол андаа шилдэг. Тийм хоёр. Оо яана. За яг тэгж орж ирж байгаа ч гоё юм бэ зөө. Нөгөө кино хийдэг хүмүүс ч юм уу. За нэг тиймэрхүү л байхгүй. Эсвэл нөгөө дуучид ингээд хослдог ч юм уу тий. За 10 дугаар ярианд Монголцтой холбоотой 2 хүн. Хи хоёр орж ирж байна. Юу техноблиц хоёр орж ирж. Яа болчихлоо шүү. Болцноо да. За 9 дугаар ярианд нь болохоор боё болон ундармаа. Нөгөө энэ хоёрыг би бол Багдад дээр ихтер нөхөр хоёр л гэж боддог байсан. Тэр хошин шог дээр их гардаг байсан юм шиг байгаа тий. Тий. Ихтер нөхөр хоёр биш байсан билээ хараг. Би одоо хошин шог үзэж үсэг болохоор яг нөгөө кондуктор тэгээ жолооч ах хоёр. Ер нь тийм. Тийм шиг наа чи бүр яг гоё сан. Яг оруулаагүй. За 8 дугаар яринд болохоор зуны нэг тийм оройны 19 цагаас 21 цагийн хооронд болон ундаг дуу. Энэ тэр цагийн хооронд ингээд ундаг дугуйнаа явах зөө. Яг тийм 100 ингээд ундаг дугуй ингээд тэр яг үед л ингээд унаа явахаар бүр яг гоё байдаг. Гэтэ магадгүй би яг нэг ажлаа яг тэр үед тараад ингээд гэрлүү гарч болохоор гоё боллоо гэж. Үгүй зуны орой бол угаасаа л сайхан штэ. Одоо шудахгүй 100 боллоо дөө. Яг за 7 дугаар яринд болохоор лайк болон аялал. Юу болон аялал? Лайк болон аялал. Лайка. Одоо энэ рил хитэн лайк хүрвэл манай аялал гээ тий. Багшаа манай би түрүүл яах вэ гэдэг. Тэр ингээд зүгээр ингээд шууглаа штэ. Тэр сүүл биш хамгийн анх тэр амар вайрал болсон чинь нөгөө 499к лайк хүрэх юм бол явна гэд комментэнд ор нөгөө баяраа шоу маань тэгээ нөгөө зардлыг нь даа юм аа гэж. Тийм. Сая нөгөө физикл хийшэд ордог болболч ихч чинь юм блий. Хандаа тийм. Хандаа ихч бас бичсэн байсан шүү дээ. Тийм. Спортын арга хэмжээг даа. Баахан л хүмүүс бичсэн байсан. Тэр хүрчүүл подкаст тэгээд даа их. Би нэрээ бас байж болно шүү дээ. Холбогдорой. За. Юу лээ? 6 дугаар яриад сүйтэцээ болон цөөн заяа. Оо вау. Гэтэ яг надад болохоор яг энэ хоёрны гоё танагддаг юм аа. Чи идэж үтсэн мэт. Идэж үтсээ өглөө тий. Өглөө сүйтэцэн дээр ингээд цөөн гайгээд иддэн шүү дээ. Тий. Би тэгээд ингээд хоол ингээд бүгдийг дуусгдаг байхгүй. За. Тэгэхээр нэг тийм цайных нь хамгийн сүүлд нэг тийм хөтгөр байдаг та. Тэр мөрийг зөв уучдаг. Үгүй тэг гоё штэ. Тэр гоё гэж юу? Гоё штэ. Цөөнга хийлээ хүүтэн цөөн. Тэгээ дээрээс хав халуун сүйтэцээ. Тэгэхээр чинь ингээд амар гоё болт юм аа. За. Би бол гайхан чимэх давс нэг. Надад нэг тийм тэгвэл дундаж гоё гэвсэн. Тэгээ хидэд болж байгаа юм аа чи? 6. За. 5 дугаар яринд яармаг болон хэлээр яармаг. Атгаас юу юм? Яармаг яг юутэй хослох вэ? Яармаг аялал юм уу гэж. Юу юм? Байж болж штэ. Хүмүүс чинь нөгөө яармаг л гэхлээр нөгөө 2 өдөр 3 шөнө аялал байлгаа тэгээд байдаг штэ.
Ярмаг одоо юу юм бэл та мэдгүй юу юм. Төвчрлээ. Ямар мох. За ярмагийнхаа мухаал. За ярмагийнхаа гайгүйстэй тий. Гэтэ үнэн шүү дээ бүр амар. Арай ярмагаас төвчрд арайч олчихгүй байх тий. Тоосоо авчираад ингэсээр идэл миний амьдрал 30 жил болчихж байгаа шүү дээ. Тэр гэхдээ энэ бол үнэхээр үнэн шүү дээ. Хүнлөө нисэх гаргаж нисгэд нөгөө хүн гаргаж өгчөөд хурж ирж яхад бүр шүү дээ. Хэдэн жил болдөө шүү дээ. Амар удаа. Би бол нисэх авч үзээгүй. 30 жилээс чи өөр нь яг ярмаг төвч үзсэн юм. Би дугуйтай байсан. Гэтэ тэр дугуйтай байсан гэснээс би ингээ хотод ирээд 3 жил болж байгаа зөө. 3 жилийн хугацаанд 3 өндөр дууг алдсан бодтой хулгайд. Яшин зүгээр нөгөө төгжөө тавьсан байх чинь. Төгчсөн байхад яаж авчих вэ? Хайжилж байгаа юм. Тий. Хайчлаж хийжтэй. Үгүй юу ч хийдэ. Би шавшмаар гэж. Үгүй. Гинжиг нь тастаад. Муухай. Харин. За дөрөвдүрээр нь болохоор дуучин бол. За. Юутай хослох юм? Дуучин бол уухай. Хослох нь болохоор 3 цэг гэж байгаа. 3 цэгээ. Ямар ч тийм. За энэ болд ах нэг сүүлийн үед ийм шүү пост хийсэн. Би бодлоо гэсэн нэг 3 цэгтэй. Энэ яг яадаг ч 3 цэг. Би нөгөө нэг постыг харсан би инээ. Юу вэ? Одоо энэ дараагийн юун дээр байгаа. 3 цэг би бол ингээд тийм комик сүүн тий үргэлжлэл би гэж болж байгаа. Би гэж тий. Ах бол үргэлжлэл байлээ. Би инээлээ. Би жоохоо шивтнийхаа дийдлийг гаргацсан байгаа шүү. Тэ юу гэж байгаа? Би бослоо. Энэ яг гэд юм бас тийгээд байгаа боллоо. Итгэхгүй ах. Зөвлөгний юм бол. Гадаад л байгаа шүү. За дараагийнх нь одоо яах юм гэж байна. Босоо явцсан юм шүү дээ. Явцсан бос. Би бослоо гэсдээ дараа одоо яах юм шиг. Алхаж байгаа зураг хийсэн тийм. Тэ стил 3 цэгтэйгээл явчихсан. Тэгээ цаана юм байгаа мó? Хамгийн сүүлд нь байгаа. Лок гэж. Яг блоксны дараа комикс нь байсаар л байна тий. 3 цэгэд. Магадгүй тэр блокоо гаргах ч үйл үдээ байсан. Блокоор ер нь бүх юм дуустгүй л юм шиг байна. Амар. Би ч ухаад. За 3-т нь болохоор жоохон мичи зориулсан байгаа. Яа. Тэг юу юм бол тоо? Тустай гарах болон нэг пив. За. Энэ гоё байна. Юу ярьж байгаа юм те гэж. Би бол нэг тийм өрөөдөлтэй хүн юм аа. Тусдаа гараад нэг сайхан орой ажил мэтлээд харчаад нэг пив уучаад унтахыг сайхан хүсдэг. Та нэр нь зүгээр төсөөлөд үзээрэй. Энэ бол одоо диважинл гэсэн үг. Яг нэг хүнд ажлын дараа хүйтэн пив шиг сайхан юу байх юм бэ тийм үстэй. Тийш. Санал нэгднэ гэж бодож байна. Шавшингээс оргосон дээр ч гэсэн тэр нэг пив уугаасаа. Тийм. Дэвэртэй. Тэр бол гоё. За хоёрдугаар нь болохоор яг мичигийн анхны санаа нөгөө хослол минийхаар бол гонжом. За. Тэрэн дээр нэг Никола Йокич гэдэг NBA-ийн тоглогч байдаг байхгүй юу? Мэднэ. Тийм. Яаж мэдхгүй байх юм бэ? Чи мэддэг. Үгүй. Яг нь спорт талдаа муултай. Гэтэ тэр чинь амар алчтай шүү дээ. Яг нөгөө Майкл Жордан энэ шиг айгүй алдартай шүү дээ. Никола Йокич одоо яг дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгч гэж явах байх. Одоо цагтаа юу? Тий, одоо цагтаа. Энэ үедээ. Ерөнхийд бол Монгол ах л гэсэн үг. Мөрөн дуртай. Жохо уурчдаг. Тийм. Нэг бичлэгийг харсан шүү дээ. Ингээд нөгөө юуны чинь нэг авраг болсон юм шиг байгаа нэг юм. Тий, мөрөн авраг авчиж байгаа байхгүй. Тэгж яхад уйлжсэн аа. Яг нөгөө сагсан бөмбөг дээрээ сагсан бөмбөгийнхаа аврагыг авснаа яахчгүй ингээ яваад идэв. Тэрийг харчаад бас тэр хүн сонирхолтой санагдсан. Одоо сагсан бөмбөг зүгээр мэрэгжил байхгүй. За, тэр чи одоо хэдэн Никола Йокич ямартай авраг авч байгаа жилд нэг тийм саарл хостол өмсцөөс байхгүй. Би тэр зургийг харчаа. За энэ хослыг л авъя гэдэг ингээд юу дэлгүүр дээр очиж байгаа. Ахад ингээд энэ тэр зургийг үзүүлсэн чи наа чи яг энэ вэ гэдэг жоох юм. Тэр Никола Йокич хослын жоохон цагаан саарл байсан байхгүй. Өнгөлөг саарл гэх юм уу? Тэсний ахыг гаргаж ирсэн жоохон бараандуу саарл байсан байхгүй. Гэсэн ахаа энэ ч жоохон өнгөн өөр юм шиг байсан чи яах. Үгүй наа чи цагаан гэрэлтээ гэж харагдаж байгаа. Тэрнээс наа чи яг ингэ цагаан гэрэлтээ гэж харагдсан. Тэгээ би за гэлтгэл авч байгаа байхгүй. За. Хизээш тэр өнгөн өөрчлөгдөв үү. Юу наач. Тэр ахад би бүр ингэ дагдтуулцоо дагц гэж. Нөгөө нэг чи нэг юм зураг харж ирсэн үү? Нэг юм плаж байдаг та. За. Харанхуйд сүүдэрт ингэ зинхэр харагдсан мөртлөө нөгөө
гэрэл гараад ирсэн чинь шар харагддаг. Тэр мэдгүй юу? Юу нё юм уу? Гүй. За зургийг нь оруулчих. Та нар бол бүгдээрээ таньж байгаа. Юу ч хийчихсэн зургийг нь хараад. За тэгвэл би тэрнийг хараад таньчих. За чи явчих. За нэгдүгээр өрөнд болохоор би болон чи. Оо гэтээ анда би яг хөө би зөө чи гэтээ чи биш. Өөр ашиг. За зодлоо. Яг жинхэнэ зөө. Ярих болон сонсох. Ярих болон сонсох. Нэг нь ярьж байгаа нөгөөдгөө сонсно. Тэгээ нөгөөдг нь ярьж байгаа нөгөөдгөө сонсно. Чи яг л төгс хослол эцтэй. Яг хөө тийм л хүнтэй сайхан яриа өрнүүлээ суух. Тэгээ нэг пивтэй ч юм уу те. Тэгээд суухгүй сайхан ч тийм 9 бус юм. Угаасаа энэ амьдрал чинь нөгөө мүлж дуустдаггүй сэдв болохоор сайхан наач нэрлийг дөрхөн зөв. За топароо энэ үрээ дууслаа. За дараагийн сэдв Клиса 29 нас хүрсэн байлээ. За дараагийн сэдв чи мэдээгүй. Мэдээгүй. Blackpink Клиса юу? 29 нас хүрсэн бас азтай л юм тий. 29 хүрчихэж байгаа юм. За дараагийн сэдв. Нэгээр. За Хэлмэр бол Интерстеллар хоорондын харьцуулж ярьж байгаа. За ч их том юм болно. Би ядчих нөгөө нэг мөнгөгүй найзуудаа мөнгөө ирээ. Би нөгөө мөнгөгүй надад яг үндэ дансан 4 карл юм. Тэгээд кино зэтрт юм үзэхлээр багтаал 14k маа болчиход байгаа болохоор үзэж чаддаггүй. Тэгээд манай оё бол үзсэн. Одоо би ерөнхий сонсно. Гэтэ Интерстелларыг бол би үргэлж номер 1 гэж хэлж явна. За Интерстеллар, Хэлмэр, Project Хэлмэр энэ хоёр ч яг хоёулын сансрын кино гэдгээрээ л. Yes. Тэрнгүүрээ л адилхан гэж явж байгаа байхгүй. Интерстеллар ч бол аюу тийм хүнд кино шүү дээ. Нэг үзэл бол хизээш байх. Тийм өстой амар юм хэцүү концепттэй. Тийм. Йоо тийм яагаад юм болчихоо юм. Яг үйл явдлыг нь жоохон ярих гэвэл дэлхийн нэг тийм жоохон цүлцчин тий. Тийм. Жоохон сүрэх тал руугаа апокалипс тийм нэг юм ертөнцийн хоол ундаж багсаад хэцүүдээд тийм болсон. Ганцхан ургаж байгаа юм шош эрдэн шиш. Тэгсэн чинь нөгөө NASA масагч ингээд дэлхийнхаа засгийн газраас ингээд буулгацсан тий. Тэгдэг л үү? Яана марцсан шүү дээ. Яана. За. Би бас 3 жилийн өмнө хэдэн жил гэж юм үзчихсэн. Тэгснээ сугар илүү ангараг гээд тэр хоёр гарийнх нь нэгнийх нь хажууд нэг өтний нөх нэгцэн тий. Тийм. Тэр өтний нөхөөр яваад нэг 3 гариглуу очино гэж тэгж байгаа. Тийм нөгөө хамгийн нөгөө амьдрах боломжтой нөгөө дэлхийд ойрхон биш нөгөө адилхан гэх юм уу? Тий адилхан амьдрах боломж. Хүн амьдрч болохоор тийм гариглуу. Тэгээд нөгөө сонгодсон шүү дээ. За ийшээ явбал яахын их ингээд. Тэгээд эхний гариг нь усан гариг. Тэр ёстой. Тэр яг киноны хэсэг бол амар юм төгшүүртэй бөгөөд айгу гоё хэсэг юм. Тэр санаж байгаа үстэй. Нөгөө нэг уул гэж хараад исэн чинь одоо нэг юм цунами шиг тийм амар том давлгаа ингээ хурж ирж идэв. Тэгэл нөгөөдөл чинь уул швээсэн байж тээ гээ. Тэгээд бөө юм бол шаа. Юу тэр гариг дээр явж байгаа нэг цаг нь дэлхий дээр 7 жилтэй тэмцдэг тий. Тий нөгөө нэг юу хийсэн штэ ингээ тик ингээ дуурайд байдаг. Тэр нь ингээ дэлхий дээр 1 хоног. Тий 1 хоног л үү тий. Тэгээд ингээ. Тэр бол үнэхээр crazy. Тэгээд тийштэй тэгээ нөгөө тэр гаригаас усан гаригаас хүрээд ирсэн чинь нөгөө хөлөгдөр үлдсэн залуу нь багийнхан залуу нь 23 жил үлээсэн байдаг. Бүр хөшөрч 2 удаа унтах гэж оролцсон. Хүрхийдээ чадаагүй. 23 жил хэд сар хэд болчихлоо. Кристофер Нолан тийм физикийн хүн төнд ойлголтуудыг ингээд биднэрлүү нэг арай багсгаж тийм хүн ойлгоход тий. Амархан болгоод. Жишээ нь одоо ингээ хар нөхрийг тий айгүй гоёор харуулчих жоохгүй ойлголтыг. Гэтэ хар нөхрийг амьдрал дээр бол хинч тэр онолыг нээгээгүй хар нөхний. Тийм үү? Хар нөх дотор хинч орж яваагүй шүү дээ. Тийм ээ. Тэр бол тийм. Ороод буцаа гарч чадахгүй шүү дээ. Тийм. Гэтэ нөгөө ерөнхий зураг мургийн бол хэдэн жилийн өмнө нэг эмгтэй эрдэнэ. Тэр чинь юу гэх юм те хар нөх чинь нэг тийм амар өөртөө татах хүчтэй. Ойртох юм бол тэгээд ингээс хороод. Тэгэхээр ингээд өөрөө байгаа юмнуудаа ингээд татж байгаа тийм зургийг л авахгүй. Тэрнээс бол зүгээр харал юм гэсэн. Тэгээ өөр юу ярихчлаа. Ер нь Хейл Мэрийг л ярихчихсан. Интерстеллар гэж гоё ярил л да гоё кино. За. Интерстеллар. За тэгээд өөр мүлжих юм чинь тийм. Өөр мүлжих юм. Тэр нэг тэд тэгээд идэв штэ. Тэд биднэрт ингээд хэлсэн гэдэг. За.
Тэгээд нөө Купер манай Купер гэлээ тий. Ахаа тийм. Купер чинь тэдний яг хий юм бэ гэдгсэн чинь тэр нөө ирээдүйд байгаа биднэр нэг тийм. Одоо бид нар чинь 3 хэмжээст ертөнц гэх юм. За. 4 хэмжээст ертөнцөд бид нар 3 хэмжээстээр амьдарч байгаа. Тэнгүүд ирээдүйн хүмүүс болохоор 5 хэмжээст ертөнцөд амьдардаг. За. Тиймэрхүү. Тэд нар тэгээд нэгсэн ирээдүгээс биднэрлээ өтний нөхөйг явуулсан. Нэгэсэндээ нөгөө төсвөл хэсэгт нөгөө аав нь нөгөө номын сангийн ардаас тий хар нүглөө ороод яг тэр байхгүй юу. Тэр чи яг 5 хэмжээст ертөнц байхгүй юу. Тий. Тэгээ нөгөө охин нь хэм блэ? За яг барчлаа. Харин тий. Охин нь болохоор нэг тийм дэлхий шиг жижиг тийм татах хүчтэй тийм юмны онлыг тэрний яг томьёог нь гаргаж ирээд аав нь тэр хар нүхнээс явуулаад тэгээд ерөнхий Купер ийст гэж шат. Тиймэрхүү болж байгаа. Тэгээ манай Ана хэдийн дүрчин сүлд нь болохоор 3 дахь гарилга очсон тийм. Нөгөөнийг хайртай залуу руугаа явцсан шүү дээ. Тэр чи хайртай залуу шүү дээ. Тийм нөгөөнийг анхандаа тэр 3 сонголт байгаа. Тэр 3-ынхаа аль нь руу явах вэ гэжсэн чинь Ана хайдгүй чинь нөгөө хайртай залуу руугаа явна гэд. Тэгсэн чинь нөгөө баяхан бус тгшүүд нь болохоор наа чин тийм одоо хамгийн оптимал сонголт гэж чадахгүй, хамгийн зөв сонголт гэж чадахгүй. Чи зүгээр хайртай залуу руугаа л тийм хамгийн олон нөлөөтэй. Чи зүгээр хайртай залуу чинь болохоор л ингэ явах гээд байна гэд. Тэгээд багийнхан бөөнөрөө нийлж агаад өөр гариг руу явахаар тэр усан гариг руу явсан шүү дээ. Тэгээд сүулт нь Ана хайдгүй чинь хайртай залуу руугаа ингэ яваад. Тэгсэн чинь тэр гариг нь хараа очиж хамгийн боломжтой тэр гариг нь үж тавьдсан шүү дээ. Ерөнхий бол интерстеллерийн гол санаа нь дэлхийс үрж байгаа. Дэлхийн хүн төрөлхтнийг өөр гариг дээр авчиж амьдруулсан. Тиймэрхүү. Танаа хэрвээ үзэг бол тэр киног бүр заавал үзээрэй. Бүр үнэхээр угаасаа нэг үзээд ойлгохгүй л дээ. Гэтэ 2 3 хит юу нэг ч үзсэн уйдахааргүй. 2 үзчихэд өөрөөсөө судалж бодлоод үзвэл бас гоё л. За Хейл мэрэг болохоор би нэг жилийн өмнө гар сургийн сонсцоод зүгээр сонсцсон байхгүй. Тэгээд яг гарахаас нэг 2 сарын өмнө жоохон хайплж гисэн. Энди Вэр гэдэг нэг тийм сансрын зохиол бичдэг хүн байдаг байхгүй. 3 зохиол нэг алдартай. Тэгээ Маршин кино болсон тэгээ. Мета юмны тоглосон. Хоёрт нь болохоор Project Hail Mary. За. Гуравт нь болохоор нэг A9 хэрэгсэн. Тэрний нэрийг марчлаа. За. Тийм 3 сансрын тухай гоё зохиолчсон байхгүй. Тэгээд за гүрэн гоё юм байна гэдээ ижсэн чи найруулагч нь гарч ирсэн байхгүй. P Lord Кристофер Миллер гээд 2 найруулагч. За. Энэ хоёрын болохоор найруулсан кинон нөгөө хоолоор бороо ордог хөглөг нь байж тээ. Тийм юу тэр бүр гоё тээ. Тийм. За хайч. Юу гэж яах вэ гэж. Meatball гээ ингэ хайчихгүй. Анимашн. За тийм. За өөр болохоор 21 дугаар Jump Street тэгээ 22 дугаар Jump Street. Тэр хоёр бол ингээ нийтийн киногоороос аюу гоё л таалагддаг. За нэр нь чи баг бэлдсэн биз дээ. Cloudy with the Chance of Meatball гэнэ. Тийм. За тэгээд ерөнхий хамгийн сүүлд найруулсан кино гэх юм бол Lego Movie. Тэр гоё шүү дээ. Тэр гоё. IMDb тэр $7.7 гэдэг л. Тий өндөр үнэтэй стажгүй. За ингээ найруулсан кинонууд нь иймэрхүү гэхлээр ингээд бас өөр орлсон бүтээлүүд гэхлээр Spider-Man Verse гэдэг анимашн байдаг шүү дээ. Бас ёстой гоё. Тэрэн дээр зохиолчор нь орж ирсэн гэж байна. Тэрний зохиолч мөхөл нь бас гоё шүү дээ. Ёстой гоё шүү дээ. Тэгээ чи өөр чи ямар юу лээ? Хаан Соло молоо гэдэг Star Wars-ын нэг тиймэрхүү цуврал муу байж лээсэн. Ерөнхийдөө бүтээлүүд нь бол дандаа дажгүй гоё. Би бүтээлүүдийг харчаад энэ хоёр яг үнэхээр л тийм уран бүтээлч хүмүүс байна да гэдэг. Хейл мэрэг бол аюу гоё болох юм байна гэдгийгсэн. Би тэ одоо ингээд жоохон спойлерч болох. Болно шүү дээ. Одоо хүнс мэдээл орж ирдэ. Одоо бичиж капшн дээр тийм хейл мэрэгийн спойлер гэсэн. За юу гэх юм бэ? Нэг манай гол дүр Грейс гэж байгаа. Райан Гослинг тоглосон. Нэг тийм бүтэлгүй эрдэмтэн байж байгаад одоо бол дунд сургуулийн багш хийдэг байхгүй. Тэгээ нэг тийм нарны эргэн тойронд нарны элчийг бууруулж байгаа юу нэг тийм судалгаа шиг байна. Бактери шиг юм болчихсон байхгүй. Нарны элчийг бууруулдаг аа. Тий. Дулааныг ингээ бууруулж байгаа. За. Тэгээд ингээд ерөнхий тэр ингээ удах юм бол нар ер нь ингээд аюу хүүтэн болоод дэлхий тэр чигтээ хүлдэх юм байна гэдэг ч байхгүй. За. Тэгээд манай хүн нөгөө бактерийг судалж агаад энэ ямар ч тийм амьд хүм
үгүй амин тийм байна. За. Харь гаргийн битийг ингээ анх удаа ингээ нээж илрүүлж байгаа байхгүй. За. Тэгэхээр бүр ингээ гоё гоц. Тэгээд манай хүн тэрнийгаа ингээ үржүүлэх юуг болоод за. Марс дээр тэд нэг үрждэг. Марс ч айгүй их тийм ямар хийч юм бэ? Тэр хийнээсээ ингээд болоод айгүй ингээ хурд үрждэг. За. Тэгээд юу нөгөө хүмүүс чинь ингээ галактик даяар ингээ судалсан чинь нэг газар л ингээ тэр бактери нэг үржихгүйсэн байхгүй. За тэгвэл яг тийш нь очиж судлаа гээд тэгээд ингээ сансрын үлгтээ явж байгаа байхгүй. Тэрнээс өмнө нөгөө манай Грис ч бол яг ингээ тийш явах ингээ судалгааны багт байхгүй зөө. Тэр нөгөө бактери нь тийм айгүй хүчтэй байхгүй. За. 1 тонн одоо металл эдийг шууд ингээ хархан орчинд ороо шууд секундын дотор мотор ингээ ууршуулцдаг. Бүр тийм амар хүчтэй. За. Тэгээ тийм хүчтэй юмар ингээд ерөнхий бол тийм нүүрс шиг л тийм аяг хүчтэй бензин шиг хөдөлгөөр олчиж байгаа. За. Тэгээ тэрнгээр тэр газар нь очиод нөгөө манай Грейс үгүй тийшээ очисон хүмүүс нь буцаагаад тэр нөгөө юмаа буцаад дэлхий рүү явуулъя гэдэг тиймэрхүү байхгүй. Ерөнхийд бол өхлийн даалгавар. Буцаж өөрсдөө ирэхгүй. Гэхдээ ерөнхийд бол тэр мэдсэн юмнуудаа л буцаага явуулъя гэж юм байхгүй. За. Тэгээд тэр оцсон хүмүүс нь нэг үлдэнэ гэсэн үг. Тийм тэнцэнэ тэгэл өхөн. Оо. Бүр ирээч гэж ирэх боломж байхгүй. Ирэх боломж байхгүй байхгүй. За. Тэг ер нь боломжгүй. За. Тэгээ яг ингээд эхлэл нь бол ингэж эхэлж байгаа байхгүй. Манай Грейс ганцаар ингээ ой санамж алдсан сансрын үлэг дотор сэрж байгаа байхгүй. Өөр 2 хүнтэй явсан, нөгөө 2 хүн үхсэн. За. Тэгээ унтлагын бүхэгт ороод. Тэгээ ерөнхийдөө унтлагын бүхэгт ороод өөрсдөө саналаараа өгсөн гэсэн юм уу биш? Үгүй. Ягаад? Унтлагын бүхэг нөгөө тэр газар руу унтаж явж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг дэлхий дээр тэр унтлагын бүхэгийг анх удаа нэг туршиж үзээд манай Грейсмен 3-аас нэгтэл яг амьдулсан зав. За. Тэгээ ой самж алдсан. Тэгээ манай хүн чинь яг тийш очичоод нэг ингээ харийн хүлэгтэй ингээ таарж байгаа байхгүй. Амар том. Тэгээд тэнчинээс бас ингээ хариу хүлэг дотор Рокки нэг тийм харийн биеч зав. Тэр чулууг харсан уу? Харсан. Тий. Тэр нь болохоор ингээ 24 хүнээс тий ганцаар ингээ үлдсэн. Бас л ганцаар. Тэгээд ерөнхий бол тэр хоёр нийлээд дэлхийн ертөнцийг аварна. Үгүй дэлхийн ертөнц биш бүр ингээ универсал аварна. За одоо тэр бактериудаас юу? Тий. Бактериудаас. Тэгээ ингээл дуусгаж. Авраад дууст юм уу? Үгүй тэрнийг мэдэхгүй. Тэгэл өөрсдөө мэдлээ. За. Окей. Бас яг бүтэн спойл хийхгүй тэгээд төсөглийг нь өөрсдөд нь үлдээ. Тэгээд надаа бас ингээд юу гарч ирж байгаа байхгүй юу? Энэ хоёр кинонд хоёулаа л нөгөө нэг хайрыг гаргаж ирсэн тий. Хайрын ойлголтыг. Project Hail Mary дээр ингээд тэр хоёр ярилцж байгаа байхгүй юу? Rocky, Grace хоёр. За. Чи их нэртэй юу гэдсэн чи Rocky, тийм ээ би их нэртэй. Бэж та тэр нэг хайр гаргийн тэр нэг аалцыг тэр нэг чулуу шиг бийтгээд байгаа шүү дээ. Тэр нь ярьд юм уу тий? Ярина гэж. За яг тайлбарлавал дуу аягаар ингээ өөр гаргадаг заяа. За. Тэрнийг нь манай хүн ингээ компьютер дээр хураагаад нөгөө төстэй авинуудыг нь одоо хэлийг нь тэгэл ойлгоол. Ерөнхийдөө компьютер ярьж байгаа. Тэгээ манай хоёр ярьж хаад чи эхнэртэй хэр удаж байгаа вэ гэсэн чи манай хүн нөгөө Rocky. За бараг нэг 119 жил мэл 119 жил болж байгаа гэсэн юм байна. Тэгсэн чи яг ингээд Грейс яг л чам шиг ингээд ямар их хугацаа вэ гэдэг ч байхгүй. Тэгсэн чи Rocky урдаас нь үгүй энэ тийм ч их хугацаа биш гэдэг ч байна. За тэгэхээр тэдээс ч одоо бүр. Үгүй яг тэр талаас нь биш. Хайр тийм их хугацаа биш. Окей. За Interstellar дээр болохоор ёо нөө Ана-Хэтийн дүр болохоор ингэж байгаа байхгүй. Хайр бол бидний ойлгож чадахгүй байгаа тэр орон зай зөө. За. Цаг хугацаанаас хальж чадах цорын ганц хүч. Вау. Нүү амар хэлцэн. Харин тэгэл би яг эднийг шийдэл авцгаа гэж. Тэгээд тэр мэр ингээд тошин яриануд нь гоёо. Хэлмэрээ дөрөө. Тий. Одоо ингээд манай Грейс би энийг бодоогүй юм биш үү гэсэн шууд хажинаас нь Rocky би бодсон шүү дээ. Тэгж орж ирж байгаа. Би чамаас лаг болохоор бодчихлоо. Тэр хоёр айгу гоё тийм dark comedy. Тэр хоёр humor тийм айгу гоё. За чи тэгвэл одоо ингээд одоо аль нь илүү гэж бодож байна? Interstellar. Тэгээд Hail Mary. Би яг сонгоно гэвэл Hail Mary сонгоно. Над яг тэгж надад таалагдсан гэнэ шүү.
Гэтэ гоё юмс. би сүүл нөгөө юу лөө IMDb лөө орж ихгүй нэг найзтайгаа ер нь юу гэдэг лээгээд. Тэгсэн чинь Interstellar 18-т байсан баг. Hail Mary болохоор 87 илүү 88-т байсан. Юу лөө? IMDb үстэй. IMDb дээр чинь Interstellar 8.7. Тэгээ Hail Mary 8.5 таа байгаа. Уусаад ранкнд байгаа юм шүү дээ. Гэтэ IMDb чи нөгөө юу байхгүй үзэгчдийн санал өгч байгаа. What team биш юм уу? Тийм би одоо ингээ ороо санал өгдөө шүү дээ. Hail Mary 10. Вау, team үзэгчдийн санал өгч байгаа. Харин нөгөө Rotten Tomatoes тийм тэр бол professional. Өөр тэр чи үлээ Metacritic тэр хоёр болохоор ингээд яг тийм шүмжилт хүмүүс. Айгүй их хувийг нэзэлдэг. Үзэгчд болохоор нэг бага хувийг нэзэлдэг юм шиг. За, дараагийн сэдв. За тийм. Үгүй яг бодож энэ тал дээр бол ярих юм. Миний хувьд бол би яг Hail Mary-г үзээгүй. Гэхдээ үзсэн ч гэсэн энэ бодлол өөрчлөгдөхгүй л баг. Interstellar бол үргэлж илүү байх болно. Яа, тэр төгсөл асуулаа. Аим штэ. Тэг үнэхээр аль алийг нь үзээгүй бол аль алийг нь л үзээрэй. Үнэхээр гоё кино. За next. Дараагийн сэдв. Автобусын бодол гэж байна. Энэ яг ингэсэн штэ нөгөө өмнөх нэгдүгээр подкаст бид хоёр ч нөгөө найзынхаа нэг өрөөнд гуйж подкастыг хийсэн штэ. Тэгээ буцаад харих гад явж исэн чинь нөгөө 120 мянгатын түүц ингэлтхийн талынх нь автобусны буудал тэр одоо юу гэх юм бэ? Автобусны буудал. Тийм, буудал. Тэгснэ буудал дотроо түүц гэж. Тийм, нэг хэсэг нөгөө нэг өвөл нөгөө амар хүүтэнтэй хүмүүс дотор нь ор зогсдог нэг тийм одоо дулаан буудал юм. Тийм юм байсан шүү дээ. Нэг төрөөсөл тавьсан байх бодвол. Тэгсэн чинь тэр дотор түүц өрцөн байсан. Одоо зургийг нь оруулна. Түүц барьсан гэж зөв юмуд оролцсон. Тий. Тэгээд юугүй дотор нь худалдагч байхгүй. Гаалга нь онгорхгүй. Эвэр исэн дотроо камертэй тий. Намайг шалгаад байгаа. Тэр намайг ороод нэг ундаа гүчээж бодсон. Хүсэл чаддсан шүү дээ. Тэггүй за тэр нэг окторгууд л байсан да. Тэр гэрэл мэрлэн тий бүрээ гараад ирсэн чинь. Тий. Арай нэг өөр байсан гэж. За дараагийн сэдв нь болохоор ChatGPT-гээр нэмэх 16 гэсэн постэр хэлсэн. Яагаад одоо ингээд та нар харсан бол нэгдүгээр одоо ч гэсэн орхол байх. Тэр нөгөө нэг нэмэх 16-аас дээш. Уг нэгдүгээр подкастн дээр ярьжсэн шүү дээ нөгөө 10 YouTube-ийн нөгөө апплод хийхдээ 18-аас дээшнийхэн үзэж болохоор л хийнэ гэж ярьжсэн боловч ярилцсны эцэст за 16 биш 17-тай хүмүүсээс үзмээр байгаа байлгүй дээ гэж бодоод зүгээр л одоо подкаст эхлэхийн өмнө нэмэх 16 гэсэн юм одоо сануулга тавьсан байгаа. Тэгээ тэрийг манай ChatGPT-гээр хийлгэсэн чинь бүр амар киноны постэр шиг юм алаа хайдантай юу байлаа. Тэр юу YouTube дээр бас яа тэгж хийсэн шүү дээ. Нөгөө нэмэх 11 гэдэг үү? Тий. Насны хязгаар заагаад хийсэн. Үгүй шүү дээ. Сүүл тэгээгүй. Игүү подкаст гүү тэгээгүй. За тэгвэл жоохон үйл болгоцсон. Оё буруутсан. Yes. За дараагийн сэдв нь болохоор жоохон аюу хурдан одоо тий. За яах вэ? 28 минут. Талбай дээрх сониоч гинэ. Сая би ирж зах замдаа зүгээр л яг харсан юм та нар сонирхолтой. Зарим хүмүүс чинь нөгөө талбай интерьер дайрдаггүй тэгээд талбай дээр тийм болцсон юм болцсон юм яриад идэх болохоор сонирн байж магадгүй гэж бодоод. Би талбай ураг 7 он ч шүү дээ. Тийм үү. Би бол өстөө өглөө өдөр оройгүй өдөр болгон тэрнгээр явдаг байхгүй угаасаа хичээл сургуулийн орондыг тэгж таардیں۔ За талбай дээр болохоор нэг юм өмнө жил нэг 100 нэг юм хоолны фестивал шиг юм болсон шүү дээ. Нэг амар том цагаан нэг юм сонир. Тийм нөгөө Нимбатар хурж ирээ. Тийм. Тэр юмаа дахиад барьж байсан. Миний дургуйцлыг амар хүргэсэн. Тэр чинь угаасаа нэг юм сонио өлбийсэн юм цагаан. Тэ нэг юм том юм байснаа тэрийг юм цагаан ямаар ингээ уцаа тавьсан. Ямар ч өнгө үзэмж юу ч байхгүй. Нийт явал үстэй. Тийм тэр яг өмнө чи яалаа зүгээр нэг 5000-аар илүү талаа хөдөлтөж аваад юм мэдээдэлгүй лөө. Би очиж идэв. Харин тэрийг нь очиж идэг болохоор мэдэхгүй байна. Тэгээ ер нь гадаад үзэмжээшээч тэр айгүй тэнэг харагддаг. Дотор нь хийж байгаа юмнууд нь ч гэсэн яг үнэндээ тэнэг. Тэр одоо нэг мим яваадсэн чинь нөгөө тийчээс хоол аваад идсэн чинь хоолны хордлого ухааны юм. Тийм мим яваад байсан. Тэгэхээр угаасаа л та нар бодоод үз. Төрийн юм чинь угаасаа л хувийн хвшлэг хийсэн юм гүцэхгүй шүү дээ. Тэгээд сонин юм хийгээл яваад. Наадах чи сонсчоор толгооны хордог авчлаа. Толгоо өвдөд байдаг. Би тэр угаасаа мэдхгүй би яагаад тэрийг дахин хийгээд байгаа ойлгохгүй л байна. Иргэд бол шүмжилсэн л гэж би бодож байна.
За талбай дээр сонио хийчих юм бол нэг тиймэрдүүл байна. Надаас би нэг сэдв бодсон. Яг ингээд манай үеийнхэн генерашн зүй те. Тийм юм төвлөрөх юм хугацаа айгу богисцсан. Yes. Тэрнийг яг юунаас холбогдолтой гэж бодож байна. Тэр чинь ерөөсөө нөгөө doom scrolling тэгээд нөгөө ChatGPT. Reel, short, тэдний үзэж байгаас бол холбоотой юм. Угаасаа шинжилгээ ухаанаар тайлбарлсан байсан шүү дээ тий. Нөгөө допамин бүр хэтэрхийг ингээ ялгараад тэгээд бүр нөгөө ойрхон нөгөө нэг reel чинь ингээл нэг reel дараагийн reel ингээл явсаар байгаа л бүр тархин бүр ингээд яг гашилдаг баха. Яг наатан дээр чи би нэг ингээ бодож байгаа байхгүй юу? Эднэр ингээд киног ингээд нэг 10-10-аар ингээд дарааг үзээд идэгтэй хүмүүс. Тийм. Би яг тэр хүмүүсийг дагц гэдэг. Нэр зөхөд авчаар тий. Би бүр амар стресстэй байхгүй тийм хүмүүсийг харчаад. Киног ингээд 10-10 секундэр тий. Айгуу тийм сонио. Тэр одоо киног ингээд хоол гэж бодвол хоолойч айгуу хурд идэх чинь биед муу штэ тий. Ерхэд бол тиймэрхүү л гэсэн. Бас нэг юм намайг стресс дүүлж байгаа юм болохоор нэг тийм Солонгос кино, K-драма. Тэр яг одоо яг ингэ ярьчингууд хүмүүс их дургуцах байх. Гэхдээ л K-драма одоо яг тийм хайрын холбогдлолтой эсвэл нэг юм өшөө авсан нөгөө эхнэрийн үерх яг тэр би үзэж үзээгүй л дээ. Гэхдээ нэг тиймэрхт яг үзээд идэв юм. Мэдхгүй би 109 гэтэгсэн шүү дээ. Тийм үү гэж. Би тэрийг бол Жангун бол үзчихсэн. Жангун бол гоё шүү дээ. Жангун ч ягаад юу л тоогооч байжсэн аа. Тэгээд нөгөө буцаж ирснээ шууд эмч болоод таа манд танихгүй тий. Тийм тэр бол Жангун бол гоё. Тэгэхгүй нөгөө нэг яг нөгөө хайр дурлалын тэр бол ингээд амар олон яг нэг санаатай тийм кинонууд байд юм лээ шүү дээ. Би яг үзчихсэн үгүй үзчихсэн гэтээ тэр чинь бөөр бага бахта 13 2 3 4-тэй би баг нэг сарын өмнө нэг зүг чаажбс асуусан байхгүй. Яг хідэн K-драма байна вэ гэдгсэн чи яг тэгэж тодорхой тоо зааж өгөхгүйгээр гэхдээ ерөөд бол 2000-аас 3000 гэсэн байхгүй. Жилд 150-аас 200 хийгдэг ч лөө. Амар. 2003 тийм киноноос би ерөөд бол нэг сайн гэж хэлж болох үс 10 кино л бодогч. Үгүй. 10-ыг сайн гэж бодож юм. Яг миний хувьд бол. Тийм яг уу. Яг нэрлүүлэлтээ Crash Landing on юу? Тийм нөө When if you life gives тангэрс үлээ. Таньж минь тийм. Тэр бол гоё штэ. Тэр бол гоё л. Арай юм өөр тийм хайр дурлалын ч гэсэндээ юм гоё хийсэн кино. Тэгэхгүй зарим K-драманууд бол яг л нэг юм ингээл дахин хийгээл гэдэг. Өөр бол надад бол хамгийн гоё таалагдсан нь бол Reply 1988. Yes, наач. Тэр бол яг л тийм юм байхгүй. Өстой гоё кино. Яг тиймэр дөрөвдөг хүмжлээгүй шүү дээ. Тэд нар бол угасаал гоё үнэн. Одоо би ингээд хоолтой сайд юуг харьцуулсан шүү дээ киног. Яг ингээд харьцуулахаар K-драма гэдэг нэг тийм түлхсэн хоол гэж хэлж болохоор байгаа байхгүй. Надад бол ингээд ямар ч үзэмжгүй те. Түлхсэн хоол харагдаж байгаа. Тэг ингээд түлхсэн хоолыг амтлахаар нэг л амтагдсан шүү дээ. Нэг тийм түлхсэн давас. Яг ингээд юу н онцгой яг тэд нар яг юу н онцгой болоод байгаа ингээд бодлоор зохиол юм уу? Зохиолыг нь одоо ингээд тоолоор болвол орц гэж бодъё те. Мах гурил хоёр л орсон те нэг тиймэрхүү. Бууз хуушуур банш гэсэн хоолнууд л гараад. Гэтэ бүгдээрээ л түлхэгдсэн. За зохиол биш юм а гэхэд гол дүрэн те. Тэр нэг яг ямар ч алдаагүй төгс царайтай царайлаг хүмүүс л байгаа гэдэг. Тийм. Тэдний одоо мах гэж бодъё те. За төрлийн нэг тийм хой нөхөр дахиад хай. Тиймэрхүү махнууд гэтээ бүгдээрээ л яг тий түлэгдсэн болохоор адилхан л байна. Тийм ээ. Тэгээд яг ингээд тийм K-драма манай их чиг үздэг байхгүй. Би яг ингээд ойлгодгүй. Ингээд тэгээд кино үзчихэж ингээд босоо явчихдаг тий. Нэг өсөндөө хэцүү байхгүй. Тийм үнэхээр гоё кино байсан бол тэгэл суугаад үзэхлээ. Би ингээд өөрхөө өвөөс ингээд тийм гоё кинод ингээд 50 ангууд ингээд босоо явчихдаг заа. Би одоо тэгж байгаа очиод дагцтай. Яг наа чин сонирхол таарахгүй байж бас болох л юм. Тийм хүмүүс үзэх сонирхолж өгсөн. Тэгээд тэр K-драма үзчихээ K-драмынхаа нэрийг санахгүй заяа. Үзсэн киноныхоо нэрийг санахгүй. Тэгээ яг нэг зохиолын ярингууд яг л адилхан тий. Бүгдээрээ хайр. Нэг нь баян, нэг нь ядуу. Тэгээд баян нь ядуудад дурлаад. Тэгээд амар сандаж жаргаж. Тэгээд тэр хоорондоо нэг бүгдээрээ нэг жоох өөр.
Тийм жаахан л нэг хатан мэж гарч ирээ тий. Миний хүүгээс салмал гэдэг. Миний төрсөн ихнэр гэж шат. Тэр мөр юу гэсэн чи төрсөн ихнэр шат. За магадгүй яг тийм түлхсэн хоолыг яах вэ? Хурдан итгэл бах тий. Түлхсэн болохоор хурдан итгэх хүсэж байгаа. Yes. Жохон залхах маягтай. Харин тий одоо нэг тийм түлхсэн хоолыг хурдан идвэл яг л оёо шиг тий. Оёо шиг. Оёо. Оёо шиг тийм бүдүүн тийм одоо азуу арчаагүй дахиж эзэж нэг дээрдэхгүй нэг тийм л болох байлгүй одоо. What the fuck? Юу болоо явчихваа энэ юу болоод байна сүлрүүгүй. Одоо яг тийм түлхсэн хоол үзсээр амтлах мэдрэмж нь алдсан тий. Энгийн кино үзсэн чи. Тийм амталж яаж чадахгүй. Тэг энэ дэр бол яг жигнэсээ жоохон шүмжлээ амир. Одоо энэ дэр хүмүүс илтүү юм яаж магадгүй л ингэхдээ л энэ бол үнэнгийн хувьд бол үнэн шүү тэгээд. Киног бүр арай л нэг жоохон мөнгө өгөхгүй байгаа гэх юм уу. Яг уу үнэхээр хүмүүс үзээд байгаа болохоор гаргаад байгаа нь бас үнэн л дээ. Мөнгө олоод байгаа болохоор л гаргаад байгаа. Тэр нэг яг л гол дүрдээс л болж байгаа. Тийм. Түүнээс биш тийм. Тэг яг тийм солонгос киног бол муу гээгүй шүү дээ. Тийм солонгос Гонжонхогийн кинонууд зөндөө шүү дээ. Зөндөө байгаа шүү дээ. Parasite, Murder Son, Old Boy. Тийм Old Boy тийм хамгийн шилбэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Пак Чанбок лөө найруулагч нь тийм баха. Тэгээ нэг Memories of Murder тийм Memories of Murder амар зөв кино. Гой кинод кино зөндөө байгаа. Өөртөө яг ингээд тэр ганцхан тэр K-драмаас өөр юмнууд үзэрэй л гэж хэллээ. Сая амар сандардаг шүү дээ. Сая нөгөө харуулах орж ирээд би тэр сургууль дээр дахиад хийж байгаа мөнгөгүй. Тэгээд амралтын өдөр болохоор анги цоожлоо гараарай л гэж. За юу ирчлээ. Яа шууд ингээд балвагдаад. Йоо сая шүү боллоо. Тийм ёо. Тэг бүр л айл. Сая нөгөө пауз хийсэн байсан чинь. Тийм. Нөгөө өмнөх рекорд нь харагдахгүй болоод устгаж байгаа юм байна гэж бодоод амар айл. За нэг тийм төрлийн кино үзэрэй гэж хэлээ та. Нэг тийм гоё өнгөлөг кино гэвэл одоо Wes Anderson-ы кинонууд байна. Өөр тийм гоё яг тийм юм үлдээсэн кино гэвэл Francis Ford Coppola-гийн кино Godfather 1 2. Юу нэ шүү дээ. Кино үзнэ гэдэг бол нөгөө амьдралыг ч юм уу ямар нэг юм нөгөө харах үнцгийг амар өөрчилдөг. Нэрээч бас ийм тийм гээд амар их юм бодогдуулдаг тийм амар гоё юм чанартай кинонууд бол өстой хүний үзэл бодлыг ингээд харах үнцгийг өөрчлөөд амар гоё болгодог. Төрлийн кино үзэл бүр гоё шүү дээ. Yes. Хоёулаа нэр яач. Одоо энэ төрд паузлж агаад нөгөө санал болох кинонууд гарчих юм уу? За тэрнийг би ингээд шууд зургийг явуулчих. Яа шууд би хэлчих юм уу гэж. За ямар кино яах юм? Ямар ч хамаагүй. За чи яг нэг төр жанр нэгтэй чанартай юу? Тэр нь хамаагүй зүгээр л юм тийм одоо амьдрал нөлөөлөх үзэх юм уу? Одоо үзэл бодлыг өөрчилсөн тийм гой. Яг чамд ингэ жил болго үздэг кино гэж байна уу? Жил давтаж үздэг гэж юу? Тийм жил болго ингээл үздэг. Дандаа л үздэг. За би хэлчихээ чи бодчих. Минийх болохоор ингээд Lord of the Rings байхгүй юу? Би тэрнийг ингээд 3 ангийг ингээл жил болгон л үздэг. Тэр бол амар бүтээр шүү дээ. Тийм тэр чинь юу байхгүй юу? Одоо Оскар авсан фэнтези төрлийн цорын гац кино. Цорын гац юм шүү дээ. Цорын гац. IMDb дээр 3 анги нээсэн баха. Гурлаа. Нэлийн дээгүүр ихний 10-аар байсан. Нэлийн өндөр үнэлгээтэй. Return of the King, Two Towers. Yes, Two Towers. Below Shape of Rings илүү тиймэрхүү нэртэй. Нэрийг март. Яаж үзлээ? Sorry. Чинийх юу вэ? За яг давтаж үздэг гэхлээр нөгөө юу баха. Good Will Hunting гэдэг нөгөө чиний нөгөө хэлээдсэн амар юм тийм дөрөв. Тэр ахын нэр нь хэмлээ. Тийм үгүй Robin Williams. Тийм тэрний бас нэг өөр гоё кино гэх юм бол Dead Poets Society. Тэр бас амар кино. Тэрийг юу н үзээд дахиад амар юм бодогдуулдаг. Нэрээ юу илээ? Эцтэй яагаад байгаа вэ гэж нэг бодогдуулна. Тэрийг бол би санал. Би бас ингэж яг иймэрхүү кинонууд ингээ хадгалаад байгаа байхгүй юу? Яг ингээд би яг нэг хууль хулгай замаар ингээ олон үтгэл байгаа л та. За. Гэтэ яг нэг тийм албан ёсных нь юугаар ингээ аюу гоё сууж үзье. Одоо юу гэмдэ? Хүндэлчих юм уу? Тийм хүндэлж. Одоо жишээ нь яг тийм уран бүтээлч гэвэл Акира Куросавагийн кинонууд байгаа байхгүй юу? Японы. Жишээ нь киноных нь ер нь Seven Samurai. Тэгээд Роджимо нэг тиймэрхүү нэртэй кинонууд бас байд юм аа. Тийм яг л тийм кино. Тэг өөр болохоор 12 Angry Men тэр мөрнийг бол яг л
аль бие усны ирэхээр л олж үзье гэж бод. Тэгээ угаасаа тэгжээж нөгөө одоо нэг уран бүтээлчдтэй илүү тийм ашигтай л да. Иймэрхүү кино үзүүл ядаж нүдэн нэгдэх юм болов тийм. Нэг кино сценийг нь хараад тэр зураг мөрүүлээ. Юу Hero найрагчийн сандгүй. Hero гэж Jet-Li тоглосон киногоо зөө. Энийг үзсэн хүмүүс бол яг л уран зураг шиг кино. Бүх сцен болно уран зураг. Ингээд скриншот хийсэн ч тэр ингээ уран зураг. Вау. Ер нь тэгж хэлдэг зөө. Окей. За тэгээд энэ сэдвийн талаар төсөлт нь хэлэхэд тэр нэг товчлол үзэж байгаа хүмүүстэй. Гэтэ барах бүгд үздэг байхаа. Тий, яг уу нэг тийм үзсэн киногоо эргэж жоохон мэдвчийг авахын тулд үзэж болох лээ. Товчлол үзэж байгаа хүмүүс одоо өөрсдөө юу гэж боддог. Тэр нэг хоолыг идж байгаа хүнийг тэгээ цонхны цаанаас ингээд шилний цаанаас өөрсдөө харж байгаа л гэж бодоорой зөө. Ямар ч амтыг мэдрэхгүй байгаа шүү дээ. Тэр хоолныхоо. Тэр хүнийг л идэхийг харж байгаа. Магадгүй түлэгцсэн хоол идэхийн оронд цонхоор харсан ч дээр юм уу. Йоо. Яваа. За дараагийн хэдэн. Одоо би жоохон хийтлүүлэх ба. Яа. Гэтэ гоё киног бол нэрнгээсээ товчл гэхгүйгээр зүгээр яг л үзэх хэрэгтэй гэдэг шүү. Амар гоё мэдэрч үзэх байх шал амар гоё. Дуусны дараа нэг 2-3 цагийн кинонууд яаж дуусгахнаас мэддэггүй шүү дээ. Тэгэл дуусчдаг. За сургуулийн төлбөрүүд гэж байгаа. Энэ ястай нэг амар сая ой надад орж ирсэн чинь амар скриншот үзүүлсэн. Би бол бүр шокерсон. За эхний сургууль нь хамгийн үнэтэй нь те. Юу гэж байгаа? International School of Улаанбаатар. Хэдэн сая наачдаг? За бага анги 1-5 дахь анги 84.6 сая. Нэг ингээл жил сурахад 84. Тэгээд тэрний тавлуулж 400 сая тийм. За тэгэхээр дунд анги нь болохоор 6-аас 10 дахь анги 103 сая. За ахлах анги нь болохоор 11-12 дахь анги нь 109 сая. Юу гэсэн үг юм бэ? Нэг хүүхдийг сурахын тулд 12 жилийн хөтөлбөр яхахын тулд нэг тэрбум болоод байгаа. Тэрбум л болж байна л дээ. Тэрбум гараа. За яг хав хүүхдтэй угаасаа одоо мөнгө зарцуулж боловсрал олгох нь бол угаасаа үүргэн тэр бол зөв. Гэхдээ энэ сургуулиуд яг яагаад байгаа нөгөө супер павер энэ төр өгдөг сургуулиуд. Яг энэ тэрбумор яг ямар мэдлэг аваад байна тийм. Яг за англиар ирж сурна. Тэр бол англи хэл дээр бүр нэлээд сайн ярьдаг флюент болох. Яг нэг 10 хэлтэй төгсчүүл байж болох лээ тийм. Тийм байж болно. Гэтэ яг жинхнээсээ тоглоомчгүй яг англиар л сурна үстэй. Эднээс International School of Mongolia гэхэлэр чинь англиар л ирж сурна шүү дээ. Тэгээ өөр юу байгаа? За яг хуу мат физик одоо тэр шинжилгээ ухааны хичээлүүдээ гайг бол. Яг хуу яг нэг тэрбумоос хураад хар нүх дотор юу байж болохыг гаргаад ирвэл те. Хар нүхлээс буцаа гараад ирвэл болж шүү дээ. Тэрбумоос сурчвал 103 сая ганцхан жилийн төлбөр 103 сая гэдэг бол мэдгүй бид нар л ер нь дундаж Монгол дундаж айлын ямар ч хүүхэд ийм сургуульд сурч чадахгүй. Энэ хамгийн сони юм нь яг ямар айлын хүүхдүүд энэ ч сураад тэг хідэн хүүхэд энэ ч ингэ сурч чадаад байна гэдэг нь айгу муухай санагдаж байна яг үнэндээ. Энэ гэхдээ яг нэг хүүхэд сураад байхад л багш нараа цалинжуулчих байх тийм 100 сая штэ. Хідэн багш цалинжуулах юм бэ. Наа чи яг үндэ амар муухай тоо байна. Ямар муухай юм бэ? Би л бүр 103 сая төлбөртэй сургуульд суран ч бүр төсөөлж чадахгүй юм байна. Чи яг ингээд 10 жил байхдаа төлбөр гэж өгч ирсэн үү? Тийм би хоёр сургууль бэ. Сая 800 илүү. Тэгээд нэг 2 сая хамгийн макстаа нэг 2 сая 500 өгчээсэн санагч. Жилийн төлбөр гэж. Наач тэгэхээр бас байж болохоор л. Тийм яг яг жилийн турш 2 сая 500 гэдэг бол төлж болохоор юм байгаа үстэй. Яг 10 хэдэн сая ч гэсэн яг ингээ ээж аав зүтгэх юм бол мэдээж болно л доо. 103 саяг бол ямар ээж аавтай хүн болоод 50. Үгүй гэхдээ тагс авах гэдэг юм. Муухай байгаа үстэй. Муухай чиж яг хөдөлмөрлөд баян болсон хүмүүс байгаа ч үнэлтэй. Гэхдээ Монголд бол яг ингээл хэдэн 100-аараа байд юм уу? Тийм сургууль одоо яг нөгөө кинон дээр гардаг date points шашилтэй. Тиймэрхүү сургуулиуд юм шүү тий. Бүр юм. Тийм яг хөвөө. Юу ч хийдээд хаагдвал. Зөвхөн баячууд л. Тийм зөвхөн баячууд. Тэгснэ нөгөө Dead Boys Society дээр нөгөө амлаад идэв штэ. Тэдэн хувь баг 100% нөлөө нөгөө нэг Ivy League мундаг сургуулиудад ордог мордог. Тийм юм амлалт гэл ахaltaа бодвол угаасаа 103-ыг авч ич тийм амлахгүйгээ яах юм. 103-аар юу хийж болох вэ?
Хитууд автобус. Манай нээц. Автобусаар машин гэж хэрэггүй энэ чи автобусны хитууд машин болчихно. Одоо нэг за. ерөнхий нэг ойролцоогоор 10-аас 100 дугаарыг дараа гэж. 100 дугаар дээр машин подкаст хийж байгаа юм шүү дээ. Йоо амар. 7 хоног болгоно. 7 хоногт нэг подкаст хийж байгаа шүү дээ. 100 подкаст. Одоо ингээ эднэрийг харалтаа. Хоёрт нь болохоор British School of Ulaanbaatar. Энэ гайгүй 61 гайгүй. Нөгөөдгөө бодвол ингээд хоёр дахин багасцсан байгаа шүү дээ. Гурав дахь нь орчлон гинэ орчлон болаалаар гэж. Орчлон гэж манай нээз идэв шүү яана. Томооч ингэж юм. Томооч ч юу лээ. Хэлсэн сургуультай. Нөгөө нэг хиний нөгөө анар гэд нөгөөх нь хэмлээ. Яана нэр нь марцсан. Зургийг дахиад оруулчих. Энэ хүмүүсийн сургууль. За би бас харчих. Ой зураг наасан. Аха. За дараа нь Canadian School of Томооч идэв. Томоожин 30 юм байна. 30 сая. 30. Яг гоо томоожин ганц мэддэг юм гэх юм бол нөгөө яг ахлах сургуультай хүүхдүүд хөвчлэн тийш орд юм шиг байна. Тэгээд нөгөө гадаадын нөгөө том сургуулиуд руу аплай хийгээд тэгээд тэгж ороход нь нэлийн тусалдаг. Тийшээ ер нь чиглэсэн тийм үйл ажиллагаатай л гэж ойлгосон шүү дээ. За ерөнхий энэ чинээс ингээ харахад бол би хүүхдээ тэр нэг олонлог болологтой сурагчлаа. Энэ Харамапучид бас сурагчлаа юм байна. Хэдий. Харамапучи 4.7 сая бага ингээ. Энд нүс бол яг уу төлж болох уу жилийн турш тэр за хангалттай төлчин 103 саяг бол хийж чадахгүй тийм арай ч үгүй бээр авсан дахиад хидэж бээрийг шүү. Тийм бэж за дундад цалин за 3 саяг бодчих. 3-ыг чинь 10 нэг хоёулыг хахад 170 жил хийж нэг подкаст 100k subscribe болох юм шиг л сонсогдож байна. Тэгснэ нөгөө хүүхэд нь очилснаа хүүхд ирлээ тэгвэл бүр авир. Тэгснэ манай аавыг мэдхүү. Тийм хүүхдүүд болцсон байх үү яа. Яг хүүхдээ баян ялах гэхлээр л муу хүүхд гээгүй л те. Гэтэ яг ажиглаж байгаа нь үнэн чинь. Ийм сураа чадчихвэл ямар лаг юм бэ л. Нэр лаг л биш. Тэггүй. Наач жоохон таалагдахгүй нэг хүн дээ. За тэгвэл дараагийн сэдв гэж яах вэ? Дараагийн сэдв гэж байгаа юм. За дараагийн сэдв гэж юу байхгүй байна. За өөр юу ярьж болох вэ? Одоо энэ нэг 40 минут болсон юм байна. За ойр сэдв болно. Сэдв болно ш. Өнөөдөр их хүтэн өдөр байна. 3 би сая яалч واخгүй нөгөө цагаар харсан чинь цас байхгүй байсан чинь яг иржсэн чинь цас аялаад эхэлтээ. 3 гарс гэхэд бол нэлээд хүйтэн л байсан. Амар салхитай. Тэр ширийн дор кол шүү дээ. Ууж дуусахгүй. Энэ хогоо аялалтай хүмүүсийн ингээд лекс миксийн дахин цуучаад. Йоо завар. Тэр мөнгөгүй. Манай нэг нөгөө усаар л байгаа шүү хүмүүсээ. Янзтай ш. За энэ удаад янз өгч дээ. Энийг хэдэн мянга вэ? 1300 гэдэг. Тэгэхээр манай нэг тустай ойлж идэж ууж болох бүхнийг хийж байгаа. Спонсоршип байвал бичээрэй хүмүүсээ. Баярлалаа. Subscribe дараарай. Лайк дараарай. Манай найзууд яжтэй нэг story дээр share хийж бас болох юм. Бас сонь шүү дээ. 400 400-г ороод ирэх бас сонь л. Юу яахад бид хоёр ч нөгөө царайгаа ерөөсө харуулахгүй байгаа штэ. Тийм болохоор бид хоёр нөгөө өөрсдөө хувийн аккаунтаас энэ подкастаа ингээд сурталчилж чадахгүй. Найзуудаараа л subscribe дараарай гэж гуугаад одоо энийг нэр хөгжүүлэх гэж одоо бид хоёрын царайг харъя гэвэл 100,000 лайк. Үгүй мөнгө яасан бэ? Мөнгө авъя гэсэн шүү дээ. За тэгвэл ядаж хоёулынх нь нэгнийх нь хөгөд International School of Ulaanbaatar сурдаг болъё. За мэдхгүй гэхдээ тэр одоо гэтээ чи сурахгүй зү. Оо яаж 103 гар ажил хийх. Сургуулийн төлбөрийг олно гэж. Гар ажил хийх. Тэр мэдхгүй ямар Хогвартс шүү дээ. Тийм үстэй нөгөө. Сав маагаар яадаг шүү дээ. Юм ширээ ингээд зүгээр ингээд савгаар өргөждөг бол байж болох. Тийм байж болох 103 ч төлөөд үгүй баг. Тэгэхгүй за мэдхгүй. Нэр ширээг ингээд өргөждөг бол би өөрөө сургал л та. Өөрөө сургал ш. Орсноо. Хан маны мэдлдэг бол гоё л. Тийм заадаг бол байж болж байна. Гэтэ яг хөө ингэж шууд ингэж ярих чахан буруу байж магадгүй л яг юу заадаг яадаг мэдэхгүй гэсэндээ ер нь хичнээн супер сургууль байсан ч гэсэн
англи хэлэн сайн болох байх. Тэр шинжлэх ухаан дээр сайн болох байх. Тэгээд яг өөр юу байгааг нь бол. Үгүй тэгээд бас наад талч явахгүй. Хэдий тэгээд англи сайн сураад тийм одоо л ажилд болохоор монголоор тийм харилцаа хүсэж байгаа юм шүү дээ. Ядчлан тийм монголоор их хичээл сурчих гэдэг шүү. Тийм нөгөө англи хэлээр ингээ хүмүүс ярьж ингээд харилцаар байгаад монгол бичгийн чадвар нэг алдагдаад энэ хүүхдүүд чинь одоо нөгөө чатаар ингээл нөгөө ихрхийг ээж ингээ бичдэг штэ хаана вэ гэдгийг одоо ээчээ ингээ шууд хана гэх юм уу тэгээ биччихдэг. Тэгээ хүүхдүүд нөгөө цээжчиг энэ төр авангууд нөгөө чат шигээ бодоод ингээ амар буруу бичдэг. Тэр бол яг үндэ амар эмгэнэл байгаа байхгүй юу? Намайг хэлээд биш. За гүйцтэнд. Харин би ерөнхий хэл нэг 10 үгнээс нэгийг нь бол зоотолтой алдна. 10-аас бол нэгийг нь бол зоолттой алдна. Гэхдээ яг хөө дөрмөдөө саналтай тийм биз дээ нөгөө ямар үед их шиг гээгддэггүй юм тэр гэж мэгээд. Тэгээ би нэг тийм хэл бичих талд жоох юм уу? Тэр би нэг нөгөө бүрийн ахын сториг үзчихсэн. Тэгээд тэгчээсэн чинь нэг компани л нөгөө хамтрах тийм санал тавьсан шүү. Тэгсэн чинь нэрнгээсээ л тэр битсэн юм харсан чинь амар утга агуулга юм хэцүү, уншаад ойлгоход хэцүү тийм бичсэн. Тэгээд бүрийн ах маань одоо ингээд бид нарт хамгийн их дутагдж байгаа зүйл бол энэ хэлээрээ зөв бичиж ойлголцох чадвар гэсэн байдیں۔ Тэр бол үнэн шүү хүмүүс одоо тэгээд гадаад дэс сурах бол мэдээ сайн байлгүй яах вэ? Тэр бол ойлгомжтой зүйл. Эхлээ мартан байж тэгнэ гэдэг бол тэгээд манай улс үндэстэн ингээ сүрхийн эхлэл болж байгаа юм хайшаа. Бас нэг сэдв байна. Юу юм? Тэр хоолыг цэвэрхэн идэх судалтай. Хоол цэвэрхэн идэж. Яах юм? Тийм бас статистик гэдэг юм аа. Тийм хоолыг одоо жишээ нь хавирг ингээ мүлжингууд мүлжээ хүмүүс ингээ жоохон дутуу мүлжчихсэн баглаа. Тэгээ ямар сууг юм бэ? Дутуу исэн ажил гэж. Яг хоо зөвлөлтөө манай ээж дандаа хэлдэг байхгүй юу? Одоо энэ бид нар ингээ мах идчихэж байгаа нэг хоньны мах гэж бодъё. Тэнгүүд энэ хонь чинь ингээ нөгөө биднүүсийг цатгалан гэцтэй байлгахын тулд ингээ өгч байгаа штэ. Тийм учраас чи наадхаа ингээ идэд дуусгаа гэж ирдэг байсан байхгүй юу? Тэгэхээр та нар ингээ хоол хайж гинэ гэдэг чинь нүгэл шүү. Харин тийм. Тэгээ нэгэнт л одоо авцсан бол тэгээ тэр чинь чиний урд байгаа бол наадхаа идэд дуусга. Хайраа хог хаядлуулаад цаашаа Африк хүүхдүүд өсөдөх байдаг гэж. Би их нэг хоол заавал дуусгдаг бүрээ хайда харамсдаг шүү дээ. Баг байхад Димитриус байдгаас байхгүй. Надаас нэг 4 ах эргэжтэй нэг үейлэдэг байсан. Тэрнээс хоолоо уралдаж идээл нэмүүлээ шагаа. Би ихтэй гүчдэг шүү дээ нэг 4 ах үний. Оо амар юм. Харин тэгээл ерөхий бүдүүн болцсон л та. Манай нээз нэрээ хот гэж хэлчихв. Өмнө жил нэг 100 болох гээд семестр дуусгах гэж байсан. 9 сарын 7 гэж. Тэр авц 9 сарын 5 маа явцаалсан. Дүүл семестр хэлчихсэн юм бэ. Тэр үед нэг нөгөө CU-гээс те hot dog-ны нэг юм. Жийсэн. Өжээс юм уу? Чи юу зүв. Би ярих уу. За чи яриа. За ерөнхий тэгээ болцсон дөө. Гэхдээ тэр нэг hot dog-ны иддэг уралдаанд орлоо. Hot dog monster гэж. Оо энэ юм шүү дээ. Энэ нөгөө юун дээр юу төлөй гэж. Уснээс. Уснээс авчихсан. Ам жохо Монголтэй. Шүт. Гэтэ би water bottle гэхгүй. Йоо яг нөгөө юу хэл бичгийн дүрмэн дээр гайгүй. Яг хайда яалч ахгүй англиар нь ч тэр монголоор нь ч тэр үгээ мартаад байдаг. Энэ яг нөгөө ChatGPT-ний гай байжсэн биш магадгүй шүү. Манай нэг лекц орж байхдаа хэлсэн байдیں۔ Энэ янзаараа ингээ 20 жил явах юм бол ингээ хүмүүнд өвлөгдсөн сэтгэн бодож чадхаа байгаад бүр ингээ чадвараа алдаад хэцүүд нэ гэж хэлсэн. Тэгэхээр аль болох уламжлалт юм руугаа ороорой гэж хэлсэн байдیں шүү. Ном сайн унш. Йоо би тэр сая нэг 3 хоногийн дотор нэг номыг уншлаа шүү. Ямар? Юу? Ганц авсан ном ингээд уншлаа шүү. Би тэгээ ингээ уншичаад ингээд юу фитнесээ доор байдаг интер номлоо ороод ингээд баах номнууд харлаа. Ерөнхий бол тэндээс нэг 16-аас 7 ном авах юм байл. Тэгээ ингээд номны цуглуулгатай бол бас гоё юм байл. Тим цуглуулгатай хүмүүс амар лаг санагддаг шүү дээ. Гол нь яг цуглуулгатай ш тэд чинь ингээ уншсан байна гэдэг чинь үнэхээр лаг санагддаг. Ном уншдаг хүмүүс байлаа. Чи нөгөө хэлжсэн шүү дээ. Нөгөө үг олдохгүй яг ямар үг хэлэх юм бэ? Тэр чинь яг номны гай авахгүй. Ном уншаагүйгийн гайн тэр байгаа байхгүй ингээд үгийн сан байхгүй дутуу. Тийм. Та нар ном уншихгүй бол шараа болно гэж. Шараа болно. Нэрээ шүү тэгээд үгээ зөөж ядаад тэгээд авахгүй сайхан ном уншаад тий. Илэгтэй хүмүүс болоорой. За юу ярьж илаа. Нэр юу? Дуусах уу юу ерөнхий нэг
Цаг болцсон юу баар. Бараг л цаг болцсон биш. За. Тэгвэл bye. 3 удаа л шүү дээ. Энэ удаад нэг. 3 хэлнэ. Би мич чи. Би ой. За. Bye. Bye.